Shadows fall, I take flight in the dark on the light. Сайн бацхан уу, хаддараас хүүхдэн тавтамарлно. Энэ удаагийн видеогоор бид 2023 онд зүүн Хельсинкийн Мюллербюро дүүрэгт болсон 19 настай залуу эмэгтэй амиа алдсан хэргийн талаар ярилцсан. 2023 оны 3 дугаар сарын 25-ны Бямб гарагт Мюллербюрод амьдардаг 19 настай Саннагийн эцэг их маш их санаа зовж байлаа. Тэд охинтойгоо хэд хоногийн турш холбоо барьж чадаагүй юм. Ердийн үед Санна гэр бүлийнхэнтэйгээ бараг өдөр бүр холбоотой байдаг байж. Ээж нь Саннагаас хамгийн сүүлд 2 хоногийн өмнө буюу пүрэв гарагийн үүрээр яг тэг цагийн 45 минутын үеэр мессеж хүлээж авсан юм. Мессежээр ердөө сайхан амраараа, сайхан нойрсороо зүрхэн эможи гэж бичсэн байлаа. Баасан гарагийн орой ээж нь Санна руу дахин мессеж бичиж байдал нь ямар байгааг асуусан байна. Гэвч Санна тэр мессежийг огт нээгээгүй. Бямб гарагийн үдээс хойш ойролцоогоор 15 цаг өнгөрсөн байхад гэр бүлийнхнээс нь хинж Саннагаас ямар ч сураг сонсоогүй хിവэрэ байлаа. Тэгээд эцэг их нь охиныхоо байранд очиж бүх зүйл зүгээр байгаа эсхийг шалгахаар очив. Байранд нь очиод эцэг их нь хаалганы хонхыг дарсан ч хаалга тайж өгсөнгүй. Тэд шуудангийн хайрцгийн завсраар дотогш харахыг бас оролдсон. Гэхдээ нарийнхан завсраар зөвхөн байрны цаад талын тагтал харагдаж байлаа. Дотроос нь бол яг л үхлийн нам гүм. Завсраар нь нүүр рүү нүлэх агаар хүртэл хүйтэн санагдаж байв. Гаднаас нарахад гэрт нь хинч байхгүй мэт санагдав. Санна хаашаа явж байгаа, хаана байгаа, хинтээ байгаа, юу хийж байгаагаа ээжтэй ер нь заавал хэлдэг тийм зантай байж. Өөрөө утасгүй байсан ч ээжигээ тайван байлгах гээд заавал бусдын утаснаас ч хамаагүй сургадуулгадаг хүүхэд байв. Санна өмнөх жил өөрийн гэсэн байртай болсон. Гэхдээ ээжийнх нь хэлснээр нь тэр ганцаараа өөрийнхөө байранд байх тийм ч дуртай биш байж. Тийм болохоор ихэнх цагаа ээжийнхээ гэртэл өнгөрөөдөг, бараг хамт амьдардаг байж. Санна хамгийн сүүлд 3 дугаар сарын 17-нд Баасан гарагт ээжиндээ байсан юм. 3 сарын 17-ны Баасан гараг. Санна хар спортын цүнхэндээ нэг их зүйл ачаад ээжийнхээсээ гарчээ. Тодорхойлбол дотор нь үнэртэй ус, хувцас, мөн ахаасаа бэлгэнд авсан чанга яргч хийжээ. Тэр Баасан гарагаас хойш Санна ээжийнхээ рүү очихгүй өөрийнхөө байранд хонсон. 3 дугаар сарын 21-ний Мягмар гарагт тэр ээж рүүгээ уцтаж нэгэн таагүй явдлын талаар ярьсан. Өмнөх даваа гарагийн орой Санна Мюллербюрогийн худалдааны төв дээр Нико гэдэг 16 настай хүүтэй танилцсан. Тэр хүүг Нико тухайн үед асрамжийн газраас зугтчихсан, өөрөөр хэлбэл орголт хийчихсэн байсан болохоор Санна түүний гэртээ хонуулахыг зөвшөөрөв. Гэхдээ маргааш өглөө Нико Саннагийн гэрээс нь явсан. Тэгтээ тэр явахдаа 200 евро мөнгө буюу Монгол төгрөгөөр 800,000 гаруй төгрөг, амны тамхи, энгийн тамхи болон бусад эд зүйлсийг өөртөөгөө авч явжээ. Харин 5 гарагийн орой хүртэл ээж Санна 2 мессежээр харилцаар байсан байна. Харин пүрэв гарагийн үүрээр шөнийн 45 цагт Саннагийн нөгөө ээжтэй хамгийн сүүлчийн үлдээсэн мессеж нь сайхан амраараа, сайхан нойрсороо зүрх гэсэн мессежээ илгээсэн. Энэ бол Саннагийн ойр дотныхны хувьд түүнтэй холбогдсон хамгийн сүүлчийн мөч байв. Бямб гарагт эцэг их нь байрных нь гадаа ирээд зогсож байхдаа хамгийн муу зүйл болсныг гадарлаж эхэлжээ. Тиймээс тэд цаг алдалгүй яаралтай тусламж руу залгасан юм. Удалгүй цагтаа нар хэргийн газарт ирж Саннагийн байранд оржээ. Тэнд тэд Саннаг буудан дээр нас барсан байдалтай олсон. Гэхдээ байр дотроос анх харахад хүн амны хэрэг болсныг илтгэх ямар нэгэн улмөр олдсонгүй. Гэвч ердөө 19 настай залуу эмэгтэй гэнэт цаг бусаар хорвоог орхино гэдэг маш ховор тохиолдолд тул цогц цост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээр болов. Шинжилгээний хариу 4 сарын 3-нд гаргахад Санна бусдын гарт амнасаа алдсан байж болох ноцтой шинжүүд илэрчээ. Эмч нарын дүгнэлтээр түүний үхлийн шалтгаан нь гавлын ясны хонхоос нь хугарал, үүнээс үүдэлтэй тархины гэмтэл болон тархины эдийн хавгнал байсан. Өөрөөр хэлбэл Саннагийн толгой руу маш хүчтэйгээр нэг буюу хэд хэдэн удаа цохисон. Үхлийн шалтгаан тодорхой болмогц хэргийг хүн амны хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж эхэлсэн. Цагдаа нар ойр орчмын хяналтын камерын бичлэгүүдийг цуглуулж Саннагийн утсыг шалгаж тэд Санна нас барахаас өмнө өөрийнх нь амьд хүрсэн хүнтэй холбоотой байсан эсхийн тогтоохыг хүссэн. Мөн Саннагийн ойр дотны хүмүүсээс байцаалт авч эхэлсэн. Тэгээд нэг их удалгүй цагдаа нар үйл явдлын дарааллыг олж чадсан. Эцэст нь энэ бүх зүйл Саннагийн амнаас хүргэсэн байлаа. Бүх зүйл 3 дугаар сарын 20-нд даваа гарагт эхэлсэн.
Тэр өдөр Санна Мюллеборогийн холдооны төв дээр хоёр хүүтэй очиж ярилцжээ. Нико албан ёсоор хүүхд хамгаалтын байгууллагын асрамжийн газарт амьдардаг байсан ч тэндээсээ цухтаасан бөгөөд тэр үед хонож очих газаргүй байв. Харин Юусо Мюллеборогийн холдооны төвийн ойролцоо амьдардаг байж. Санна хүүгүүдээс тамхи асуухад Юусо түүнд нэг ширхэг өгчээ. Тэд нэлээд удаан ярилцсан бололтой учир нь Санна утсаа нэг найзанд орхисон гэдгээ хүүгүүдэд хэлээд утсаа авахаар хамт явж өгөхийг санал болгов. Юусо энэ саналтанд татгалзаад хэсэг хугацааны дараа тэр гэр рүүгээ явжээ. Ингээд Нико Санна хоёр хойлохноо үлдсэн. Тэр үед Санна Никогоос найз ах руу хамт явж өгөхийг хүссэн бөгөөд Нико зөвшөөрчээ. Никогийн хэлснээр тэд утас нь байсан найз ах руу байр руу явсан. Гэхдээ байрны эзэн хаалга тайлж өгөөгүй тул тэд юу ч авч чадалгүй буцаад гэрлүүгээ иржээ. Харин харилцаа холбооны датаг шүүгээд үзтэл Саннагийн утас яг тухайн өдөр үнэхээр л найзынхаа гэрт байсан тогтоогджээ. Гэр рүүгээ буцах замдаа Санна Никод өөрийнхөө гэрт хонох санал тавьсан бөгөөд Никоч үүнд нь уухайн тас зөвшөөрсөн байна. Маргааш өглөөс ирэхэд Санна байрныхаа хаал онгорхоо байгааг анзаараад Нико алга болсон байв. Тэгээд зогсохгүй Саннагийн эд зүйлсийг өөртөөгөө хамт авч явсан байв. Түүний 200 евро бэлэн мөнгө, спортын цүнх, чанга ярагч, хамар амны тамхи, жирийн тамхи, чивч мэтийг нь авч явджээ. Бүр цаашилбал тэрээр малгайтай цамцнаас гадна мансуурлах бодис тооцогдох эмүүдийг нь цуглуулan авч явсан. Саннагийн гэрээс гарсныхаа дараа Нико 16 настай найз охин Юлиатайгаа цагийг өнгөрөөжээ. Тэр үед Юлия утсаараа Snapchat-д бичлэг хийж авсан. Бичлэг дээр Нико Саннагаас дээрэмдэж авсан зүйлсээ гайхуулан үзүүлж байж. Үүний дараа Нико Ярэ гих найзтайгаа уулзаад оройн буцаад Мюллебород ирсэн байна. Орой үлдсэн хугацаагаар тэр Юусотойгоо хамт Мюллеборогийн холдооны төвийн орон сууцнд байдаг чөлөө цаг өнгөрөөдөг өрөөнд уулзжээ. Тэр орой 20 цаг 40 минутын үед Санна ээж рүү уцтаж өөрийнх нь эд зүйлсийг hulгаасан талаар хэлсэн. Ээж нь охиндоо тэр залуугийн талаар цагтаад гомдол гаргаа гэж зөвлөв. Санна эхэндээ хэсэг хэрэлдсэн ч эцэст нь яаралтай тусламжийн төв рүү залгасан байна. Оройн 22 цагийн үед залгахад тэндээс ийм тохиолдолд өргөдлөө цагдаагийн сайтаар захимаар өгөх эсвэл хамгийн ойрын цагдаагийн хэлтсэд очиж гаргана уу гэж зөвлөжээ. Гэхдээ Санна хизээч цагдаад мэдүүлэг гаргаагүй. Учир нь тэр орой шөнө дунд болохын өмнөх нь Нико Саннатай Facebook Messenger-аар холбогдож хийсэн улгайдаа маш ихээр уучлахгүй ч эхэлсэн байна. Юусо хожим цагдаагийн байцаалтын үеэр Нико тэр үед өөртөө хамт чөлөөт өрөөнд байхдаа тэр өрөөнд байхдаа Нико Вирдан гэсэн нэрээр хуурамч Facebook хаяг нээгээд түүгээрээ Саннатай холбогдчихэ. Нэрээ өөрийнхөө жинхэнэ нэрээр бичсэн ч овгоо шал өөрөөр худал зохиосон юм. Өөрөөр хэлбэл Саннаг өөрийнх нь жинхэнэ хэн бэ гэдгийг мэдчихээс Нико зөрүү зайлс хийсэн хэрэг. Мөн Никод нь өөрт нь утасныхын дугаар сүлжээ байхгүй байлаа. Тэр ердөө найз охиныхоо хуучин iPhone-ыг ашигладаг байсан бөгөөд хаа нэгтээс Wi-Fi олонгуудаа л мессеждэг байв. Тэгэхээр мягмар гарын орой шөнө дунд болохоос өмнөхөн Нико Вирдан нэртэй Facebook профайлаас Facebook Messenger-аар Саннатай холбогдов. Санна хариуд нь "Чи өчигдөр манайд хондог өнөөх залуу мөн үү?" Нико "Харамсалтай тийм ээ. Би мөн байна. Би өчигдрийн болсон явдлын талаар ярилцмаар байна. Тэр хийсэн зүйлээ яаж засгаж хамтаа зөвлөе. Нэг өдөр уулзаад учир байдлаа тайлбарламаар байна." Санна яг юу гэсэн үг юм? Юу тайлбарлах гээд байгаа юм бэ? Болсон зүйлийн талаар ярина гэж юу яриад байгаа юм? Чамтай хийсэн зүйлээ засна гэдэг чинь яг яан гэсэн үг юм? Нико юу ч хэлэлгүй чимээгүй яваад өгсөндөө л уучлахгүй байх гэсэн юм. Бас би чамайг арай илүү сайн таньж мэдмээр байна. Чи үнэхээр сайхан охин юм билээ. Чамтай хамт байхнад үнэхээр гоё байсан. Энэ бяцхан чаднаас л Никогийн зан чанар бэлхэн харагдана. Тэр өөрийнхөө хийсэн буруу үйлдэлийг ярианда огт дурддаггүй тойруулсаар байгаад өнгөрөөхийг хичээж байна. Өөрөөр хэлбэл Нико Саннагийн эд зүйлсийг хулгайлчихсан тухайга ганц ч үг дурдахгүй байв. Харин ч зүгээр л юу ч хэлэлгүй чимээгүй яваад өгсөндөө уучлахгүй байгаа юм. Яг л энэ Саннад хамгийн хүнд туссан зүйл нь өнөөх хулгай биш, харин Никогийн чимээгүй явчихсан явдал мэтэр асуудлыг мушгиж байлаа. Үүний дараа Санна Никогийн мессенж хариулахдаа "Хэрв чи намайг илүү сайн таньж мэдхийг хүссэн юм бол, бас намайг үнэхээр сайхан хүн гэж бодсон юм бол тэгээд яагаад миний бүх мөнгө
снүүс тамхи бус эд зүйлсийг авч цуцсан юм бэ гэж шуудхан асуужээ. Тэгээд Санна Нико руу залгахыг оролцсон ч өнөөх нь утсаа авсангүй. Санна "За яагаад гинт сураггүй болчих воо Нико? Уучлаарай, миний утсанд дандаа интернет холбогдоод байдаггүй юм аа." Санна "Би ч бас чамайг илүү сайн таньж мэдмээр л байна. Чи ч бас гайгүй залуу юм шиг санагдсан. Чамтай байх надад ч бас хөвгчлөлтөө байсан шүү." Үүний дараа Нико Санна руу маш урт 2 мессеж бичээд дараалан илгээлээ. Тэрээр өөрийн үннээсээ шудраг байх хүсэж байна гэж тангарглаад хийсэн хэрэгээ цагаатгахыг оролдсон. Өөрөө маш их айж сандарсандаа л ийм зүйл хийчихлээ гэж тайлбарлажээ. Тэгээд тэр түүнд одоо ч гэсэн баахан снүүс тамхи үлдсэн бас мөнгнөөс нь 100 гаруй евро байж л байгаа гэж Нико хэлв. Хийсэн зүйлд үнэхээр их харамсаж байна гэд өмнөх шөнө Саннад хамт байсан хэдэн цаг амьдралынх нь хамгийн сайхан мөч байсан гэж сэтгэлээ уудлав. Бүр саяхан Саннагийн гэрийн хаалган дээр очичхоод гэртээ байхгүй юм шиг байсан гэж дурджээ. Тэрээр өөрийнхөө ийм арчаагүй үйлдэлд маш их шаналж өөрийгөө өрөвдмөр хүн гэж бодож байгаагаа хэлсэн ч үнэн дээр хулгай хийсэн шалтгаан нь өөр хүнд маш их мөнгөний өртөө байсантайгаа холбон тайлбарсан юм. Тэр өөрөө ч энэ Саннагаас хулгай хийх зөвтгөл биш гэдгийг мэдэж байна гэжээ. Тэгээд Саннагаас дахин уучлахгүй байгаад "Чи намайг ямар муухай байдалд орсныг ойлгохгүй байна шүү дээ" гэж Нико хэлв. Санна хариуд нь "Одоо мөнгнөөс яг хэд үлдсэн? Снүүс болон тэр үлдсэн талаар асуу. Мөн өглөөний 3 цагаас хойш Мюллербюро дахь байрандаа буцаж очсныхаа дараа уулзаж болох уу гэж асуув. Нико энэ удаад нь үгээ солиод мөнгнөөс нь тийм ч их юм үлдээгүй, ердөө хэдхэн 10 евро л үлдсэн гэж хариулв. Тэр дахин уучлахгүйгээд Саннад учруулсан хохирлоод яаж нөхөхөө мэдэхгүй байгаа ч бүгдийг заавал буцааж өгнө гэв. Гэвч энэ үед Саннад Никогийн хэлж буй зүйлс сэжигтэй санагдаж эхлэв. Тэрээр "Чи дөнгөж сайхан мөнгнөөс 100 гаруй евро байгаа гэж хэлсэн биз дээ. Тэгснэ яагаад шууд хэдхэн 10 евро болчих вэ?" гэж асуухад мөн түүнд ямар нэгэн далд санаа байгаа юм биш бэз гэж Санна лавлаж эхлэхэд Нико дахиад л үгүй гэж мэлдсэн. Тэгснэ өнөөх мөнгийг нь өөр хүнд аваад явчихсан. Өөрөө үүнд нь юу ч хийж чадлаггүй гэж шалтгалжээ. Дараа нь тэр Санна руу 15 мессеж дараалан илгээгээд өөрөөр хэлбэл уучлалтгүйж өөрийгөө өмөрсөн мессежүүдээр Саннаг бараг л бөмбөгдөж эхлэв. Гэвч Санна мөнгөний хэмжээ яагаад ингэж зөрөөд байгааг дахин шалгасаар байв. Тэр ийм богинохон хугацаанд Нико дээр өөр хүн ирээд мөнгийг нь авчихсан гэдэгт огт итгэсэнгүй. Үүнээс гадна Саннад өөр нэг зүйл огт ойлгохдоггүй байлаа. Хэрэв асуудал ерөөсөө л мөнгөний өртөө холбоотой байсан юм бол Нико яагаад мөнгнөөс нь гадна бусад эд зүйлсийг нь хүртэл хамаад явчихсан юм бэ? Никогийн бичсэн мессежүүдээс харахад тэр энэ асуултаас залжин болтож байв. Гэвч Санна бууж өгсөнгүй. Түүнээс шууд хариулт шаардав. Эцэст нь Нико Саннаг энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй гэдгийг ойлгоод тэгээд л өнөөх бодож олсон шалтгаанаа тоожж эхлэв. Тэр үед толгойд гинтл ийм зүйл орж ирсэн. Өөрөө ч толгой эргэжсэн байсан. Дараа нь л буруу юм хийснээ ойлгоод үнэхээр их харамссан гэж тайлбарлав. Бүр цаашлаад хулгайлсан зүйлсээ зараад араас нь маш их юм ууж амиа хорлохоор төлөж байсан гэж ярьсан. Эндээс Никогийн зан чанар маш тодорхой харагдана. Тэр хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхээс аль болох удаан болтож өөрийнх нь хийсэн муухай зүйлсийг сөхөхөөс залжидсан зайс хийдэг байв. Арга нь мухартаад ирэхээрээ өөрийгөө өрөвдүүлэх иймэрхүү жүжиг тавьж бусдын өрөв сэтгэл дээр тоглолт оролдог зантай байв. За тэгэхээр энэ зан чанарыг бид сайн тогтоож авах хэрэгтэй. Учир нь яг энэ зам байдал нь дараа нь цагдаагийн байцаал дээр яг хിവэрэ дахин давтагддаг юм. Санна Нико хоёр өглөөний 4 цаг хүртэл мессежээр харилцсаар байв. Нико тэр үед Мюллербюрогийн хулдааны төв дээр байсан. Гэх бөгөөд тэр шөнө хонох газар ч үгүй явж. Дараа нь тэр Саннагаас найз Юсогийнхаа Snapchat-ыг нэмэхийг хүсээд ингэснээр тэд Юсогийн утсаар дамжуулан холбоо барих боломжтой байлаа. Өглөөний бараг 5 цаг болох хавцаа Нико Санна руу "Чи яг ганцаараа байгаа биз дээ. Би одоо үнэхээр чин сэтгэлээсээ байх хичээж байна. Чамаас авсан бүхнээ одоо чадхаараа буцааж өгөөд үлдсэнийг дараа нь заавал төлнө. Санна, би амлаж байна" гэж бичжээ. Санна хариуд нь "Нико, чамд би амлая. Би үнэхээр ганцаараа байна" гэв. Нико, "Би үнэхээр амлаж байна. Харин чи ч бас ганцаараа байгаагаа амлаач." Мөрдөн шалгалтаараа энэ мессежүүд дууссаны дараа Нико Саннагийн гэрт очсон тогтоогддог.
3 дугаар сарын 22-ны 5 гаругийн өглөөний 5 цаг 17 цагаас эхлэн тэд хамтдаа байж. Өдрийн цагаар тэд Сорнон гих дүүрэг рүү явж буцаж ирснийхаа дараа Санна найз Эммитэйгээ FaceTime-аар 2 ч удаа ярьсан байдаг. Оройн 6 хагасын үед хийсэн видео дуудлагаар Саннагийн гэртэн байсан Никог найзтай бас харуулсан. Үүний дараа Нико Санна хоёр хоёулаа шүршүүрт орцгоосон. Цагдаагийн мөрдөн шалгалтаар Саннаг шүршүүрт орж байх үед нь араас нь нууцаар бичлэг хийсэн байсныг олж тогтоожээ. Тухайн үед байранд нь өөр хинч байгаагүй тул энэ бичлэгийг Нико хийсэн гэж үзсэн юм. Шүршүүрт орсныхаа дараа тэр хоёр метроор хажууд ойрхон байдаг худалдааны төв рүү очив. Тэд эхлээд эхний бараа дараа 2 дахь дэлгүүр рүү ороод 2 дахь дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс харахад Санна дэлгүүрт явж байх хооронд Нико болон түүний найз охин Юлия хоёр дэлгүүрийн нэгэн сандал дээр уулзсан байдаг. Юлия хожим цагдаад байцаагдахтаа бүтэн өдрийн турш Никог хайж явсаар түүний барьж байсан хуучин iPhone-ыг байршлаар нь мөрдөж байж олсон гэж мэдүүлжээ. Тэр үед Нико Юлияд Саннагийн гэрт очиж түүнээс дахин юм хулгайлнаа гэж ярьсан. Юлия ч өөдөөс нь Саннагийн юмнуудаас надад ч бас авчирч өгөөрэй гэж хүсжээ. Санна дэлгүүр хэсэж дуусаад тэдний сууж байсан сандал руу очсны дараа Нико Санна хоёр хамтдаа метро руу алхав. Бичлэгээс харахад Юлия эхэндээ тэдний араас дагаж явснаа гинэт буцаж эргээд сандал руу дээр үлджээ. Гэвч удалгүй дахин бодлоо өөрчилж араас нь Мөлибро руу явсан байна. Өртөөний хяналтын камерт Юлия тэдэнд харагдахгүй гिचэн багны ард нуугдж байсан бичигдэн үлджээ. Мөлиброд ирээд Санна, Нико хоёр гэр рүүгээ харсан бөгөөд харилцаа холбооны датагаас харахад Санна шөнө дунд өнгөрсөн ч өөр нэг хүнтэй мессеж бичиж байсан байна. Шөнийн 2 цагаас 2 цаг хагасын хооронд Санна утасныхаа тэмдэглэлд нэгэн зүйл бичиж үлдээжээ. Эхлээд нэг залуу манай тонхоор ирсэн. Бид танилцаад ердөө 5 цаг л болж өнгөрсөн. Тэгтэл тэр миний хамаг мөнгө, снус, хамрын, амны, зүгээр жирийн тамхи бас ахын маань Крисмсээс өгсөн чанга хэрэгчийг аваад арилчихсан. Тэр спикер надад өгсөн хамгийн гоё бэлэг байсан юмсан. Дараа нь өнөөх залуу яг тэр өдрөө буцаж ирээд уучлахгүй л надтай дотнохсох гээгүй мэт аашилж өөрийгөө маш сайн хүн мэт харуулсан. Тэгээд хулгайсан спикер малгайтай цамц хоёрыг минь авчирч өв. Бас 100 евро буцааж өгсөн. Тэгэхээр тэр одоо ч надад 100 евро өртөө. Дээрээс нь 2 хайрцаг тамхи хэрэглэжсэн эсвэл зарчсан болохоор тэр 48 еврогч бас өгөх ёстой. Иймд нийт нийлээд 150 орчим евро болж байна. Гэтэл яг энэ үед Никоныг найзтай удахгүй эндээс явнаа гэсэн мессеж бичсэн байв. Харин Саннад болохоор тэр мессеж нь ямар ч утгагүй зүйл мэтэр санагдаж жүжиглэн өнгөрөөсөн. Санна тэмдэглэлтэд үргэлжлүүлэн тэр удахгүй явна гэж бичсэн би үүнд нь итгэхгүй байна. Би энэ залууд юроос итгэхээч болсон. Хэрвээ би өнөө шөнө түүнийг хонолж чад унтвал өгвөл өмнөх шигээ дахиад л адилхан юм хийчихвэ гэж айж байна. Эндээс харахад шөнийн 2 цаг 30 минутаас болохоос өмнө Санна Никог дахин муу зүйл хийх гэж байна гэж сэжиглэж гисэн илт байв. Өөрийг нь унтмагц Нико дахиад л чимээгүй гараад арилна гэж Санна айж байлаа. Гэвч энэ тэмдэглэлийн бичснээс хойш ердөө 20 минутын дотор бүх зүйл оронгоороо иргсэн юм. Нико гал тоогоноос ширмэнд хайруулын тавг авч гарч ирээд тэгээд зочны өрөөний буудан дээр өөрөөс нь нурууга харуулan сууж байсан Саннагийн толгой руу хайруулын тавгтаа хамаг хүчээрээ зогчээ. Нико хожим найзуудтай ярихдаа Саннаг зовоож тарчлаахгүй гисэндээ дахин хит хитэн удаа зогсон гэж хэлсэн. Үүний дараа Нико Саннагийн хар цүнхэн хувцас, үнэртэй ус, мөнгө болон эмнүүдийг нь чихэж аваад байрнаас нь цугтжээ. Юулагийн мэдүүлснээр Нико хайруулын тавгаа тагтан дээрээс шидсэн гэдэг. Харин Нико өөрөө гартаа барьж гарч ирээд гадаа хайсан гэж мэдүүлжээ. Дараагийн хэдэн өдрийн турш Нико найзуудтай шал өөр түүх ярьж өөрийгөө хохирогч болгон харуулжээ. Түүний ярьснаар Санна намайг байранда хамгаалтын гинжээр түгжиж, уух юмд минь мансуурал бодис хийж намайг ухаан ороход Санна бэлгийн байдлаар ойртож ирсэн тул би маш их айсандаа гал тоогоноос хайрлан тавг авч зүхтахын тулд толгойроо зохихоос ураггүй байдалд хүрсэн гэжээ. Хачирхалтай Никогийн найзууд нь энэ зохиомл түүхэнд нь бүрэн итгэж хохирогчийн хувь заяагт огт сонирхолгүй зөвхөн Никод яаж туслах вэ тухайл бодож байв. Юлигийн утаснаас 3 сарын 24-ний шөнийн 2 цагт бичсэн нэгэн Snapchat олджээ.
Кино үзэж байгаад зогсоосон тухайга тэрээр Нико нас барсан эмэгтэйтэй хэсгийг үзэж чадахгүй байхаа. Яагаад гэвэл тэр дөнгөж 24 цагийн өмнө өөрөө цогцос харчихсан. Бүр өөрөө ч хийчихсэн байж магадгүй гэж бичсэн байв. 3 сарын 30-нд Саннагийн ээж Нико хөнөөр нь ирж очиж байснаас сураад сонсоод Нико руу мессеж бичжээ. "Сайн уу? Би Саннагийн ээж байна. Чи өнгөрсөн 7 хоногт Саннагийн гэрт байсан юм байна. Лавг гарагаас пүрвээс баасан гараг чилжшүн юу болсон талаар сонсомоор байна. Чи яг хизээ тэндээс явсан юм бэ?" Нико хэд хоногийн дараа л "Сайн уу? Тийм ээ. Би лавг гарагт Саннатай хамт байгаад өдөр нь явсан. Дараа нь хариу өгөхөө болчхоор нь уулзаагүй. Бүх зүйл зүгээр бидтэй" гэж худал хэлжээ. Ээж нь түүнийг худал ярьж байгааг мэдэж байв. Учир нь аллах болохоос өмнөх орой шөнийн 1:30 үед Никог тэнд байсан найз нь харсан юм. 7 хоног хагасын дараа Нико Юлиа хоёр баривчлагдав. Юлиа хүн амны хэрэгцээж итгэж байгаагаа ойлгомогцоо тэр дорой цагтаад бүх хүннээ ярьж эхлэв. Никогийн байцаалт их сонирхолтой өрнөв. Эхэндээ тэр Саннаг бүр таньдаггүй гэж мэлцчихв. Дараа нь баримтууд нь ганц нэгээрээ гарч ирэх тусам нэгээр нь хүлээн зөвшөөрч эхэлсэн ч өөрийгөө өрөвдүүлэх гэсэн оролдогоо зогсоогүй юм. "Санна миний уух юмд мансуурлах бодис хийсэн" гэснэ. Тэгээд "Мэдэж байж яагаад уусан юм" гэж цагтаа асуухад "Би зүгээр л мартчихж" гэж хариулав. Санна буудан дээр нуруугаа харуулсан сууж байхад гараа зүгтэх бүрэн боломж байсан ч тэр хайрын тавг сонгосон. Шүүх хурал 2023 оны 7 сард боллоо. Прокурор Никог анхнаасаа хулгай хийх зорилгоор очсон бөгөөд улмаар Саннаг садист байдлаар хөнөөсөн гэж яллав. Шүүхээс Никог сэтгцийн шинжилгээнд оруулсан ч үр дүнд нь түүнд ашиггүй гарлаа. Шинжилгээгээр тэр хэрэг үлдэх үедээ хэрэг хариуцах бүрэн чадвартай байсан төдийгүй нийгэмд аюултай психопат зан чанартай гэж дүгнсэн юм. Каннабис болон эм бэлтгэл хэрэглэж байсан ялаас мултрах үндэслэл болсонгүй. 2024 оны 1 сард Хельсинкийн дүүргийн шүүхээс 17 настай Никод 8 жилийн 6 сарын хорих ял мөн 22 мянган еврогийн Монголд төгрөгөөр 91 сая гаруй төгрөг нөхөн төлбөрт тохируулав. Мэдээж насанд хүрээгүй тул ялынхаа тодорхой хэсгийг л эдлээд гарах нь ойлгомжтой. Харин Юлиад мөн угаасан хэрэгээр 70 хоногийн торгуул буюу 400 евро орчим Монгол мөнгөөр 1 сая 600 мянга гаруй төгрөг шийтгэл оноогджээ. Ингээд энэ хэрэг маань энд ингээд төгсөж байна. Үнэхээр гонигтай бас маш утгагүй төгсгөлтэй хэрэг. Дөнгөж 19 настай залуухан охин маш бага хэмжээний мөнгнөөс болж амиа алдлаа. Саннагийн амь нас Никогийн хувьд ердөө 200 евро болон 2-3 хайрцаг тамхи хувцсны л төдийхөн чинээ үнэтэй байж. Миний бодлоор Нико хулгайг илтгэхээс айсандаа л Санна хүнээсэн болов гэж бодож байна. Учир нь тэр нь 2023 оны ихээр буюу 1 сарын үед Итакес гэх дүүрэгт 15 настай хүүг утгаар сүрдүүлэн дээрэмдсэн хэрэгт холбогдож 1 жил 7 сар ял болон 1500 еврогийн ойролцоогоор 6 сая гаруй төгрөгийн торгуул авсан юм. Тэрээр хууль ба цагтаагаас айж дахин шүүх хаалга татхаас айсандаа Саннаг нэмсэн тэрчээр нь цааш нь харуулахыг шийдсэн баг. Гэхдээ энэ бол миний л таамаглал. Энэ хэргийн талаар та бүхэн юу гэж бодож байгааг сэтгэл хэсэгт бодлоо заавал үлдээгээрэй. Бичлэгийг дуустал нь үзсэн танд баярлалаа. Сувгтаа лайк дарж сувгаа дэмжээ мартуузай. Дараагийн амжилт хэрэгээр дахин уулзцгаая. Тийм нийгэм хэлхээ мартчихж. Хатараа сувг маань нэг мэдсэн чинь 1000 дагагчтай болчихсон байна шүү. Үнэхээр та бүхэндээ маш их баярлалаа. Нэг мэдхэд 1000, 2 мэдхэд 2000 болчих нь үсттэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөцгөөрэй. Баяртай.